Global Shapers нийгэмлэгийн тусламжтайгаар хүүхдүүд өөрсдөө гэр барьж буулгаж бүхий л эдлэл хэрэгсэлтэй танилцах боломжтой болж байна. За хүүхдүүд Монгол гэрийн үн тоон ханигч нэрлэж мэддэггүй болчихсон энэ цагт хичээлээр нь дамжуулан өв соёлоо уламжлуулан үлдээх нь хамгийн зөв арга гэдгийг онцолж байна. 2-оос 12 дугаар ангийн сурагчид хамрагдана. Манайх бол өөрсдөө 3 хантай гэртээ. Тэрийн маань баг боловсролын зөв хөтөлбөр хэрэгжиж байгаад манай ээж аав нар авч өгсөн. Тэгээ хүүхдүүд маань барьдаг, буулгадаг тэрэн дотроо одоо ёс заншлыг үйл ажиллагааг бол хийгээд ингээд сурцсан байгаа. Тэгээ тэрнээс том одоо 4 хантай баг отор даваа явуулчихсан ийм сайхан гэр өгсөн. Үнэхээр их талархаж байна. Тэгээд хамгийн гол нь сурагчдын бол Монгол гэрийн талаар бол агуулгад орсон байдаг. Тэгээ хүүхдүүд маань энэ Монгол гэрийн талаар сурагчдээс уншихаас гадна бас өөрсдөө ингэж яг барьж үзэхдээ өөрсдөө барьчих үедээ бас энэ гэртэй холбоотой уламж соёлоо бас мэдэж авах энэ болцоог нь бол энэ Монгол гэр төсөл бол олгож байгаамаа. За нийслэлийн 100 гаруй сургуульд энэхүү төсөл хэрэгжинэ. За өнгөрсөн хугацаанд сурагчдын сургалтанд зориулсан нийслэлийн 60 сургуульд гэр бүлэглээд байна. За өнөөдөр Сонгон хайрхан дүүргийн 1242, замун 6746, 104, 121 дугаар сургуулиудад гэр бүлэглэх хүслийн ажиллагаа болсон юм а. За төслийн хүрээнд сургуулиудад бэлэглэж байгаа гэр нь 4 хантай хотрын гэр байна. За техник технологийн дээд сургуулийн оюутнууд энэхүү гэрийг бүтээжээ.